Order flow, order block, fair value gap буюу imbalance хөдөлгөөн. За эдгээр нь юу гэсэн үг вэ гэхээр order block нь тренд доошоо унж байгаад дээшээ ирэхэд хамгийн сүүлд үлдээсэн эсрэг өнгийн лаг order block гэнэ. За fair value gap буюу imbalance хөдөлгөөн. За энэ нь болохоор тренд хаашаа байх нь хамаахгүй трендийн зөвлөө 3 лааны дунд үүсдэг энэ зайг. Хамгийн нэгдэх лааны weakness эхлээд 3 дахь лааны доотлын weak-ний хооронд ийм зай байх юм бол энэ үнийг fair value gap буюу imbalance хөдөлгөөн гэх юм. За энэ хоёр нь ямар шинж тэмдгийг агуулж байдаг вэ гэхээр тренд доошоо байжгаад буцаад ирэх явцад buyers орж ирсэн шүү гэсэн buyers-ийн давамгай байдлыг order block нь илэрхийлж байдаг байна. Fair value gap. Fair value gap нь ханшийн тэнцвэргүй байдлыг илэрхийлж байдаг. Тэнцвэргүй байдал гэхэлэр buyers илт давамгай байгаа тохиолдолд ийм fair value gap-ыг үлдээдэг байна. Эсвэргээр нь sellers бас илт давамгай байгаа тохиолдолд fair value gap бас үүсгэнэ. За энэ хөдөлгөөнийг fair value gap буюу imbalance хөдөлгөөн айлангаар нь хэлж болно гэсэн үг. За дараагийн хөдөлгөөн буюу order flow. Order flow гэдэг нь нэг ясандаа ханш дэшээ явж хагаад range үсгдэг. Тэр range-ийг томоор нь order flow гэж авч үздэг байна. За энэ нь ямар учиртай вэ гэхээр order flow маань өөрөө тренд дэшээ байгаа үед buy limit ордрууд энэ дээр үлддэг гэсэн үг. Хэрэв тренд доошоо байвал тренд доошоо байгаа тохиолдолд энэ дээр мөн адилхан order flow үлдэх нь байна. За энэ order flow бол sell-ийн талдаа болохоор sell limit order захиалгууд байгаа гэсэн үг. Тэгэхээр ийшээгээ хурж ирж хатгаад захиалга аваад явдаг байна. За order flow дотроо ямар шинж тэмдгийг хадгалж байдаг вэ гэхлээр order flow маань за эдгээр хөдөлгөөнийг бүгднийг агуулж байдаг байна. Order flow дотор маань fair value gap маань багтдаг байна. За тэгвэл мөн ялгаа авахгүй order flow дотор маань order block маань fair value gap-тайгаа багтдаг байна. Ингэжээч нэг ёсондоо order flow гэдэг зүйлийг үүсгдэг байна. Энэ гурван шинж тэмдэг гуруулаа байгааг энэ томоор нь энэ хөдөлгөөнийг order flow гэх нь байна. За энэ order flow дотор маань order block эсрэг хамгийн сүүлд доор үүссэн эсрэг өнгийн ла энэ үнийг order block гэж нэрлэж байгаа. Энэ маань өөрөө бас багтдаг байна. Order blockтай fair value gapтай за ингээд томоор нь order flow гэж нэрлэгнэ. Энэ нь нэг ясандаа ханшийн бүтнээр нь ханшийн тэнцвэргүй байдлаа энэ дээр buy limit ордрууд байдгаа гэж үзэх нь байна.